газрын төрийн албан хаагчийг хэдэн хоногийн оршины тухай сургалтанд суугаад тэр хүн хурж ирээд та малаа гэж өсгөрөө гэж хэлж байсан. Одоо тэр оршууллын эд үе явж явах нийлжүүлгөөний явж явахд бол бас л яг тиймэрхүү ухуулагчийн системтэй явсан. Гэхдээ бид нар цаад дотоод тэр нөхцлүүдийг ойлгох хэрэгтэй. Хуучин цагааргааталтай үед байсан бол завгаа нөхөр хоёр ядаж хамт байсан шүү дээ. Та нар байж гэж хэлээ 100 төгрөгийн цалингийн нөгөөд 35 малыг харуулад гэхдээ өөр хүүхдийг авч авсан. Өөр хүүхдүүд нь бүгдээр нэг юмд итгэдэг, коммунизмд итгэдэг, Ленинд итгэдэг байсан. Өнөөдөр бол амиа чигээрээ гэдэг бодлого явдаг. Тэгээ дотор байр явна уу, өөрөө ихнэр хүүхд тусдаа нэг сум аймаг дээр ингээ байрладаг. Энд чинь тэгэхээр өөрх тусгаарлаа л байна гэсэн. Нэг ангид очиж болно. Гэхдээ бүгдээр нэг жилхэн юм хийдэг байхгүй юу? Малчны чинь гол алтуулан дээр бид нар тусдаа амьдарч болно. Хөдөөөр. Гэхдээ бидний хийж байгаа зүйл нэг байхгүй юу? Аж ахуй чинь нэг. Мал аж ахуй, хөдөө аж ахуй хөгжүүлж байгаа. Тэрнээс ашиг шимээ өртдөг. Хамгийн сүүлийн тэр цэг нь яваад тэр өөрийнхөө хорчсон тэр одоо богийн байна уу, бодын байна уу? Тэр аж ахуй дээр ирдэг. Тэрний хажууд сургууль нь байдаг. Сургуульд нь таны хөвгт сурдаг. Энэ бол таны юм штэ гэдэг ойлголттой байх хэрэгтэй. Тэгэхээр хүн болгон тусдаа ажиллах юм хийж байгаа юм шиг мөрлөө үгүй. Ижилхэн биш байхгүй. Нэг нь малдаа сайн таруулж чадахгүй, нөгөөдг нь одоо юм болохгүй гэсэн. Яагаад болохгүй гэсэн. Нөгөө бэлчээр тэжээлийн асуудал шүү дээ. Бэлчээрээ ингээд өгмөр байна, өвлүүлж өгмөр байна. Энэ манай удам тэдүү үерээ явсан л гэдэг. Хүүхдүүд ч л яваал байгаа шүү дээ. Хэн буцаж ирэх үү? Ямар хүн буцаж ирэх үү? Тэнийг дагаад ямар одоо эхнэр ирэх юм уу? Нөхөр нь явах юм уу? Одоо тэгэл энэ асуудлууд ч бүгдээ нийгмийн цогц асуудал учраас маш энгийн бөгөөд амьсгаа авах боломж бол зөвхөн сургуулиар дамжиж ижил. Сургууль чинь хүүхэд чинь таны хажууд байж иж. Тэгжиж гэр бүл бүтэн байж иж. Бүгдээрээ эрүүл саруул гэж хоорондоо ярилцаж энэ дотор хоорондоо ярилцахын бодлого дотор эхнэрүүд хоорондоо уулзах хэрэгтэй. Нэг шар сонин бол эхнэрээр дамжуулах сайн. Бүгдээр хоорондоо уулзалдаж асуудлаа шийдвэрлэж ярилцаад тэгээ нөхөртөө хүрэх мэдээллийн хязгаарлалт нь орчин ген бий болгодог, үр хүүхдээ өгөх мэдээлэл авдаг, удам угсаагаа авч явахын тулд нөхрөөсөө хэлсэн зүйлийг авч үр хүүхдээ дамжуулдаг. Энэ бүх зүйлийг бид нар одоо заавалч гендер гэж хэлэх хэрэггүй. Тэгэхдээ нүүдэлчлийн соёл хэрэгжилт бол энэ шиг чухал байгаагүй. Ухааныг их хазардаг. Уламжлал удмыг бол одоо өгдөг гэдэг. Энэ үгэн дээр бид суйрлуулад энэ нүүдэлчдийн иргэншил Монгол соёл гэдэг юм уу? Энэ бүхнийг бид нар цагтлааж болох юм аа.